Arctic Entertainment телевизтэй хамтаа үзэгч та бүхэндээ нарийн мэндийг хүргэе. Оргил үтгч нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлэгтээ бид та бүхэндээ амлсан ясаараа Soko QQ BTK үүсгэн байгуулагч Transgender Miss Солонгийн гисүүтэй ураад байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Royal Pick телевизийн үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж аваад ирсэнд баярлалаа. Тэгэхээр манай оргил үтгч нэвтрүүлэг бол үзэгч та бүхэнд бол яг одоо лайваар хүрж байгаа. Одоо шууд хүрж байгаа тийм ээ. Тэгэхээр та бүхэн бас асуух зүйл байвал манай зочинд хэлэх зүйл байвал бас комент хэсэгт бас бичиж үлдээж болно. Ингээд манай нэвтрүүлэг бол эхлэж байна. Тэгээд лайваар хүрж байгаа учраас лайв бас шууд явж байгаа юм шеэрлж болно. Би бас шеэр хийж байна. Тэгэхээр илүү олон хүнд хүрээсэй гэдэг утгаар бид нар бол лайк шеэр хийгээд байгаа тийм ээ. Сайтын нэр нь Royal Pick-ээр авч байгаа тийм. Royal Pick. Өмнө нь бол бид нар нөгөө Royal Pick хуудсан дээр бас манай өнөөдрийн зочин Soko Солонгоо оролцож байгаа гэдэг бол постыг бас үзэгчтэй хүргэсэн байгаа. Баачгийн үсгэн байгуулагч. За одоо орж. За наа дээр ч ороод ирсэн байх хэвээр. За болсон. Ер нь бол хоёулаа насны хувьд бас би бол хичмэлээ. Гэхдээ бол нэвтрүүлгийнхаа хувьд орчин гэдэг утгаараас хүндлээд та гэхэн зүйтэй болоо гэж би бодож байна. Хяналтан дээр нэг комент энэ дээр бол гарахгүй юм шүү дээ, тий. Хяналтан дээр бол гарахгүй. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бол яхаа тэмээ хүмүүсийн комментаас бас баг зэрэг бол уншиж танилцж болох юм. Одоо бол нэвтрүүлэг эхлээд ер нь Facebook орчинд хэр их идэвхтэй байдаг вэ таны хувьд? Нэг одоо тэгэл төдийгөөс одоо үдялт салангал одоо сошиал ертөнцид бол тий идэвхтэй байр сууриас анхаал сошиал ертөнцийг 13 он 4 он хязгаал олон танигдах нүд хэрэгцэл тий үзэл бодлоо илэрхийлэх гэж хаардаг байсан бол одоо л илээс маркетингийн шугамарны хөгжүүлж байна. Тийм одоо өөрийнхөө эрхэлж байгаа бизнестэй холбогдуулаад дэлгүүрийнхаа бизнесийн үйл ажиллагааг дээр нөхөд бүсгүүчүүдээс цаг үед нь одоо нийцсэн гой зөвлөгөө мэдээлэл өгөхөд бас Facebook сошиал хуудсыг л үр дүнтэйгээр одоо ашиглаж байна. Ер нь сошиалын одоо идэвхтэй хэрэглэгч тэгээд хэрэглэгч дундаас ашигтай хэрэглэгч гэж боддог шүү дээ. Одоо зүгээр л нэг хий хоосон ингээл сошиал байгаад байсангөө аль эсвэл одоо нэг арай өөр буруу гарч юм сошиалыг ашигласангүй шүү дээ. Аль болох амьдрал тий хийгээд өөрийгөө одоо хүрээлдэг охид бүсгүүчүүдээс гоо сайхны зөвлөгөө өгөх тэдгээртээ тохирсоос шинэлэг үйлчлэл нэвтрүүлж байгаа үйлчлэгнүүдээс сурталчилгаадаа сошиал хуудсыг их идэвхтэй ашиглаж байна да. Ер нь бол өөрийн гэсэн бизнестэй тийм магадгүй зарим үзэгчд манай гадралж магадгүй зарим нь бол мэдгүй гэж магадгүй тийм ээ Soko QQ BTK-ийн үүсгэн байгуулагч гэдэг бас түрүүн танилцуулсан өмнө хэлжсэн. Тэгэхээр Soko QQ гэдэг нэрнийхээ талаараас хоёлаа товчхон танилцуулбал зүгээр ах гэж бодож байна. За тэгэл та. Тэгвэл би оператор мандах боломжтой байна уугүй би нэг логоныхаа зургийг харуулж байгаа хальт тий. Болно. Яг манай хүмүүст мэдэх ах Soko QQ BTK гэдэг Бэти манахаас Жимпалс планет үйлчлэгээний цэцэгний зурагтай байсан. Тэгээд гоо сайхны үднээсээ Бэти манаа болохоор эмэгтэй хүнийг одоо усалж тордож те нөхрөнч бай ханийчлэнч бай нийгэмч бай эмэгтэй хүн өөрийгөө ч усалж тордож явах тусам тэр цэцэг маш гоё дэлгэрч тэр цэцэг маш гоё үзэсгэлэн төгөлөр бодог гэдэгтэй адилхан Sokos QQ гэдэгнийхээ QQ-гийн хөрхөө одоо цэцэгний логогоор хийдэг байсан бол BTK болохоор эмэгтэй маань өөрөө ингээ харахад манай дэлгүүр одоо ингээд логоос зураглаж манаас ойртуулаад харуулна хаа. Тийм ингээд QQ маань ингээд ийм одоо QQ зэн дээр яг энд нь юм хөрх уруулны логоогоод за энэ хөө уруулны лого маань ямар учиртай вэ гэхээр юу л зураглаж мань харж байна одоо. Тийм за одоо зүгээр. За QQ-гийн маань энэ хөө логоны маань утга учир болохоор холон бүсгүүч зөвхөн яагаад ингээ уруул хийсэн бэ гэж бас асуудаг л та. Тэгээд эмэгтэй хүний ялангуяа BTK хэлбэрээр ажилладаг одоо хувцс маань манай дэлгүүр тодтолтоологдож байгаа шүү дээ. Билээ хувцс, цүнх гойлж мэглэл гэдээ маш олон төрлөөр одоо BTK хэлбэрээр ажиллаж байна. Тэгэхээр эмэгтэй хүн бол өөрөө хувьсах чадвартай одоо плаж өмсөхөөрөө үзэсгэлэн төгөлдөр гоё юм өмсөхөөрөө тийм костюм пижак өмсчөөрөө илүү гоё тийм намлаг болоод ч ирдэг юм. Чөлөө татс өмсчөөрөө ингээл эмэгтэй хүн хувцаараа өөрийгөө илэрхийлэх юм боломжтой бас 900 байна л да бидний зам. Тэгэхээр тэр хувцсны одоо шинж чанарыг логонд агуулад буюу эмэгтэй хүн өнөөдөр би жишээ нь одоо нэлээд чулаан одоо өнгөр уруулаа бодоход жоохон хүчрэхэг бөгөөд бас тийм одоо
ялдан биш одоо тийм нэг тачаангуч гэх юм уу тийм стил бол улаан өнгөнд их цогтөг. За тэгэнгүүт жоохон бэбилэг. За эсвэл жоохон инхрилэг харагдахыг хүсгээд бол жоохон юм ягаан өнгийн уруулаанаа будчихад бас тэр эмэгтэй их гоё одоо ингээл царайны нүүр хувир илэрхийлэмж зөөлөрдөг шээ. Яг түүнтэй адилхан логогоо бид эмэгтэй хүний тэр уруулаар одоо таны одоо хувц загварын шийдэл яг л таны одоо тэр уруулны одоо илэрхийлэмжтэй адилхан шүү. Таны хамгийн одоо өөрийгөө илэрхийлэх хамгийн хүчтэй зүсэг бол уруул юм шүү. Бүсгүүчүүдийн хувьд тийм уруулаа бид нар ингээд уруулан дээрх өнгө хувцсаа өөрчлөгддөгтэй адилхан хувц загвараас одоо уруулаар илэрхийлэгдээ тэгж одоо өөрчлөгдөх боломжтой шүү гэдгийг харуулах үднээс өөрөө би логогоо болон дэлгүүрийнхаа бас интерьеруудыг өөрөө одоо хийсэндээ тийм. Өөрөө зохиосон байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол мис гэдэг утгаараа бас энэ загварын ертөнцид орсон гэж хэлж болох юм тийм ээ. Ер нь би ингэж боддог шүү дээ. Мис гэрэл одоо нэг тайзан дээр мис амьдардаг хүмүүс тайзан дээр мис байхыг бол хүсдэггүй. Амьдрал дээрээ энэ жишээ нь үйлчлэгээний газар ороод ирэхэд хүн энэ хүн би яаж ямар алхаа гişгүйтэй магадгүй яаж арьс үсэн анхаард юм те. Тэр нь одоо яг амьдрал дээр л тийм байлдан дагуулалтыг үүсгэж ажил мис гэдэг нэр нь илүү л бат бөх байх л та. Тэгээд 2013 онд бол 2013 оноос хойш дэлхийн одоо аялал жуулчлалын албаа Таиландд болсон Miss International Queen 2000 одоо өнгөрсөн жил 2018 онд Miss International Queen-ийн топ одоо 10 Miss-ийг тэгэл Miss Universe гэл одоо Монгол зөвхөн трансгендеруудынхаа дундаас Miss-ийн тэмцээнд би оролцоод байсангүй. Тэгээд олон Монголынхаа бас цута хүүхнүүдтэй бас өрсөлдөж тийм ээ. Тэгээд өөрийгөө хинбэ тэдгээрээс одоо миний гоо сайхан бөгөөд одоо миний илэрхийлэмж ямар байна гэдгээ бас маш олон үзэгч юм шүүн тунгаалгасан болов уу гэж бодож байна тий. Ер нь бол одоо бид хоёртой хамтаага үзэгчд ч гэсэн одоо хоёр хэсэг болсон л байгаа тий. Зарим нь бол үнэхээр одоо гайхамшигтай энэ өөрчлөлт хийчээд ийм сайхан бие аваад явж байгаа нь үнэхээр гайхамшигтай гэдэг даган тий танаас одоо үлгэр дуурайл авч байгаа нэг хэсэг байхад зарим нь бол янз бүр байгаа шүү дээ тийм. Тэгээд өгөөсгөгчтэйг бол өгөөсгөгчтэй бол тэгэл намайг хурцлсаар л явдаг. Тэгээд сүүлийн үед бас өгөөсгөгчтэй манд дундаас ийм бас нэрсэраас ийм нэг одоо транс ч юм уу тиймэр хүмүүс бас байх шиг анзаарагдаад яхан жоохон сэтгэл гонцайлгоод л да. Тэр хүмүүсийн хийгээг өгч тэр хүмүүсийг одоо тэг илүү бас нийгэмд арай өөр байр суурьнаас харуулхад би маш их түлхэц их үүрэг гүйцэтгсэн шүү дээ. Тэгж яхад яг л өөрсдийнхөө тэр төвшөнд намайг аваачих гэж янз бүрийн одоо тийм сөрөг илэрхийлэмжээрээс миний одоо үйл хэргийг бас харлуулах гэж үздэг хүмүүс байна. Гэхдээ намайг дэмжиж хайрлж надад урам зориг өгдөг хүмүүс нь л ихтэй тийм. Дэмжиж хайрладаг хүмүүс нь бол ялангуяа манай өөрчлөлтөгчд чинь бүр өмнө нь ингээд сошиалаар харж байсан солонгоо тий өмнө нь бас яг надтай ингээд нүүр тулаад уулзахад бас ховрайлаа шүү дээ. Одоо хаанаас очиж уулзах уу зөвхөн сошиал гэдэг солонгог хаанаас олж уулзах уу гэж хардаг байсан болвол одоо ч бас соког яг боддоор нь харахыг хүсвэл тий дэлгүүр дээр нь ирээд үйлчлэгээ авангаа бас намайг ингээд боддоор нь ирж байгаа болохоор илүү альва хүнтэй харилцаж ер нь одоо тий би ч гэсэн хүнийг бас ингээд зүгээр нэг юм тэр тэнглийн юм гэлээд ер нь ямар ч хүнлэг нэг юм анхан шигний нэг ойлголт авчдаг штэ. Гэхдээ тэр хүнтэйгээ уулзаад ярилцаад ингээд нүрээ харан ч гэдэг юм уу бодит харилцааг өрнүүлээд хэлэхээр тэр хүний одоо дотор бодож байсан хандлага бүр тэс өөр болоод те илүү их одоо чадамж талаас нь тухайн нэг үнэлээд хэлдэг. Тийм болохоорс тийм одоо бүсгчүүд ихтэй те. Тэгэхээр дэлгүүрийн нэгэд тийм ээ хэр удаж байгаа вэ? Хэдэн оноос эхэлсэн бэ? Тэгээд дэлгүүрээ яг ямар зорилготойгоор нийсэн бэ? Яг тэр зорилгодоо одоо хүрээд явж чадчихна уу? Нэгт бол энэ бол бизнес үйл ажиллагаа чиглэлээр одоо харж байгаа хүмүүс байгаа мэдээч хэрэг одоо трансгендер хүмүүс өнөдр тий зааж гараа би нэг ширээ бас одоо болж байна. Трансгендер хүмүүс өнөөдөр яг нийгэмд ажлын байртай байх нь ямар хуулиас учир дутагдaltaй шүү дээ. Тэгээд ер нь би нэг бас нэг өөрийгөө транс гэж бүх юмнаас ингээл одоо холдуулаад тий зөвхөн л би одоо бихэн цонх юм чинь би трансгендер хүн юм чинь би одоо тий үйлчлэгээний газар явж болохгүй би нийгмийн халамж тамрагдж болохгүй би банк санхутай одоо тий үйлчлэгээ авч болохгүй ч юм одоо би өдрөөр гарч болохгүй ч гэж өөрийгөө бас өгөөсгдөг хүмүүс байна. Маш их одоо шалтгаан байдаг бол би тийм хэсэг нь бол байсангүй баймаргүй байх шаардлага байхгүй. Угаасаа надад тэгж хүн амьтанд одоо хийсэн хортой одоо буруу зураг нөлөөлөл байхгүй. Дээр нь хүний илэрхийлэмж өөрхийн төрөлхийн гоо сайхны өөдөл гэж зүйл байна. Өнөөдөр дотроо өөрийгөө айгүй гоё одоо тийм ингээл хүсэл мөрөөдөл тавьж гадна талынх нь би физиологийн онцлогноос болоод тийм нийгэмд өөрийнхөө одоо гадаад гоо сайхныхаа илэрхийлэмжээс болоод нийгэмд бас зоригтой бас илэрхийлж чадах байгаа маш олон хот бүсгүүчүүд болон янз бүрийн л ерөн хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүсгүүчүүдтэй илүү урам зорих үүднээс би дэлгүүрээ нээсэн.
надаас илүү урам зориг авдаг. Анх бол бас яах болоо одоо ингээд бизнес ихээр надаас одоо тийм ингээд сошиал дээр дэмждэг шиг ингэж хөвшлүүлэх болоо яах бол гэл амар хэрэгэлзээтэй шүү дээ. Тэгээ би ч амдаа насаараа наран тул дээр зогссон биш. Бас бараа таваар яасан хүүхний харьцмаар би физиологийн чанслыг мэдгүй. Тэгээд маш их хэрсдэл дунд бизнес нээсэн. Тэгсэн маш олон одоо хөтөлбөрчүүд маань бүр төсөөлж байснаас их хэмжээнд бүр ирж өөрчлүүлдэг. За тэгээ заавал орж ирсэн болгоны өмнөх ярьслуудаараа ч ихсэлжсэн мөнгө гэж болж хардаггүй. Тэр бүсгүүд маш гоё одоо сэтгэл зүйн өөрөөгөө байгаа үедээ тий сэтгэл зүйн бас зөвлөгөө мэдээлэл өгөөл явдаг та тий. Ер нь бол одоо өөрөө шууд тийм ээ одоо хүмүүстэйгээ харьцаад дэлгүүр дээр авал ажилладаг гэсэн үг байна. За би ч одоо бас одоогийн нэг хэдэн жилийн өмнө нөө мислэг салонгоо өнөөдрийн байр сууриас харж чад одоо бизнес леди гэж одоо томьёолох нь бас хэцүү болоо ч одоо чинь бизнес эрхлэгч болохоор тэгэхээр өнөөдрийн үед бол бас доороо 3 ажилтнтай 2 хөдөлгөгчтэй нэг одоо агуулгын яруу нэгтлэнтэй тий. Тэгээд өөрөө бас одоо ингээд ус нийгэмдээ тэр 3 няар хэдэн өрх гэр бүл байгаа хэдэн одоо өрх хүүхэд байгаа тийм ээ хэдэн аав ээж байгаа хэдэн ах дүүсийнхаа одоо тий сургалтын төлбөр бензин мөнгө ч юм уу тий. Ингээд энэ хэцүү цаг үедээс 3 гэр бүлийн ардах тий ба магадгүй нэг хүний ард талд 10 хүн байлаа гэхэд 30 хүний бас амьдралд тодох чадах хэмжээндээ миний өөрийн шатах зүгээс бас уулзах юм бас тий хийж байгаа. Тэгээд эндээс гарч байгаа үр өгөөч нь болохоор бас маш олон хот бүсгэрчүүдэд одоо өөртөө итгэл өөрийгөө зөв олж харах, өөрийгөө таних, тэгээд гоо сахны зөв дадал хэрэгцээ хэрэглэлийн одоо тулгуурлах, дээр нь хувцлаад гоо сахнууд өөрийнхөө чадсан мэдснээр одоо хуваалцж байна. Ер нь ингэж их үйлчлүүлэгч маань хэлдэг. Ингээл зүгээр нэг одоо загварын хариуцлагч явснаас ч илүү танаас ирээд зөвлөгөө авсан илүү бас гоё юм уу яг үндэ та өөрийгөө өөрчилсөн жинхэнэ бизнес моделийн хувьд бол яг хамгийн одоо өөрчлөлтийг ингээд бүр ингэж харуулж чадсан хүн нь та өөрөө болохоор биднэрт илүү ихтгэл үнэмшилтэй байна. Итгэл тий ихтгэл үнэмшилтэй дээр нь илүү бодит байна гэж хэлж байгаа маань өөрчлөлөгч нар тий. Тэгэхээр бизнесийн салбарт маш амжилттай явж байгаа юм байна тийм ээ. Одоо бизнесийн салбарт амжилттай гэж одоо бодож штэ. Тэгээд эднийг манад өөрчлөлөгч тас одоо сайхан одоо тэгэл өдөр алган сайхан урмыг өгж जैन пэйж дээр маань охид босоочуд маань их сайхан баярлаж талархаж байгаа илэрхийлж जैन тийм. Тэгэхээр энийг л да амжилт гэж харж байна. Амжилт гэдэг би зүгээр одоо тийм нэг орлогоор ч юм уу тий альсэл нэг одоо өөр юмнаар бол материалын зуртаа бол хорцоочлох нь очир дутагдaltaй байх. Нэр чирэг ахаж эхэлж байгаа бизнес янз бүр л байна. Гол нь өөрчлөлөгчтэй болж чадчихээн тий тэдгээртэй зараас үйлчлэгийг нэвтрүүлж чадчихээн гэдэг чинь жижигэн ч ихсэн амжилт юм болов гэж хойдоо бодож байна. Нөгөө талаараас яг бизнес эрхлээд ингээд явж байхад ямар асуудлууд тулгарч байна? Тэр дундаа одоо нэгтэй хонгод гэдэг утгаараас асуудлууд илүү тулгарч иж магадгүй. Одоо бизнес эрхлэл өмнө нь би аасан ингээд өөрчлөлөгчнүүдээр дэлгүүрт өөрчлөлдөг солонгоо тий одоо жишээ нь ингээд зарим нэг үед бол тий бас одоо нэг үйлчлэгээ удаан адэр газрууд байдаг шүү дээ тийм юм дээр их шүүмжлэх гэдэг юм бол одоос эдгээр бас их ачаалтай байгаа даа тий их ачаалтай байгаа даа хөрх амьд бас ингэж байгаа болоо тэгж байгаа болоо гэж бас их үгээх цаг энэ айгүй их тийм хүлээцтэй болоод байгаа шүү. Тэгээд бизнес эрхлэгчдээ бас өрөвддөг болт юм байна. Одоо жишээ нь одоо энэ коронавиг үед гэл айгүй олон бизнесүүд ингээл дампуурал тий ингээл өчнөө олон ингээл хуруугаараа хулгаш одоо хумс хуруугаа хулгаш хаалсан мөнгөөр ингээл бараа таваар эргэлдүүлээл тий хүн чадах ч нэгээр ингээл бизнес эрхэлж хадаас одоо ингээл улс их орны бас татврын нөхцөл ойлгомжгүй нөхцөл байдал дээр нь одоо энэ хүчин завлан ингээл айгүй олон бас энэ зүйлүүд байж та бизнес эрхлэгч одоо хэлүүлэлтгүй л мэдж байгаа. Тэгээ тэр болгоно яг ингээ биеэрээ тулж байгаа болохоор бас тэднэрийг бас өрөвдөх юм уу энэ хүндэл гэж хэлэхэд тий. За ингээд нэвтрүүлэгтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Оргил үдшин нэвтрүүлэг та бүхэнд хүрч байгаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт бол Sokokuku Bijuku-ийн үүсгэн байгуулагч Солонго оролцож байгаа. За манай нэвтрүүлгийн ивент тэгчээрээс одоо Momfood хариуцлагатай хувьцаат компани гэж үндэсний үйлдвэрлэгч компани маань ажиллаж байгаа. Миний хувьд бол маш их баяртай байгаа. Яг тэгвэл би өөрөө бас энийг хэрэгэлдэг одоо Movios-тэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжих дуртай. Тэр дундаа одоо хүүхдтэй бол ингээд Avios өгсөн өдөр тийм ээ. Одоо илүү сайхан тийм ээ бицдэг ч юм уу одоо ингээд хоол боловсруулах тогтолцоон үйл ажиллагаа бол сайжирч байгаа нэрс мэддэг байхгүй. Тэгэхээр таны хувьдаас ер нь Movios-ыг хэрэг хэрэгэлдэг вэ? Би энэ юу Avios юм байна тий. Avios-ыг манай монголоор Avios юм байна тий. За би одоо Avios баян хэрэгэлдэг. Тэгээд яг би энэ юуг нь хэрэглэдэг маш шоколадтай нөө бас нэг жоох арай өөр байдаг шүү дээ. Энэ болохоор нэг жоохон
хэрэгж үзээг болохоор мэдгүй усан үзэн самартай төрлөн гэж байна. Бас нэг арай өөр төрлүүд байдаг шүү дээ. Тэрийг бас хэрэгэлдэг. Тэгээд монголчууд манаас их сайхан зүйлийг хэрэгж би ч ер нь өглөөний цайн дээр яг үнийг хэлэхэд одоо тий урд нь ингээл өглөө босоод салон руу яадаг байсан. Солонгооч нь салонд ингээл үсгээ зөв хуруу өмсгөл хөвтдөг байсан. Солонгочтой бүр миний хүмүүсийг янзлдаг хөөхнүүд ч. Үгүй ээ таачтай бүр яг бүр нэг юм хийж байгаа хүний гар шиг болчих. Бүр ингээ хомсаа тий хомсаа бүр ингээд бүр ингэж удаа манай сокочтой ингээд ингэж удаа бодохгүй ирж яхаа анх удаа харлаа марлаа гэх жишээ нэг одоо болоод байна. Тэгээд өглөө бол тий сайхан ингээл өглөөний хацаа хөнгөд идэж уучаа сайхан шууд дэлгүүрлэг бол явдаа тийм сэтгэлтэй болч дэлгүүрлэгөө өөрчлөлтөгчд рүүгээ бүр ингээл тий бүр энд нэг юм миний хоёр дахь амьдрал байгаад байгаа юм шиг тий нэг ч гэсэн бүсгүүдээс одоо өөрийнхөө амьдралын цаг заваар өөрийнхөө сурсан мэдснээр тий өөрийнхөө өнгөрсөнд тоолж одоо үзснээр одоо сайхан зөвлөд гаргая гэсэн одоо сэтгэлдээ болохоор дэлгүүрлэгөө тийм ирмээр ядаг болчихжээ. Тэгээд тийм тэр үед энэ эдгээр чих хайтайхан шүү одоо хүн болгон биш ганц би хүн тий амар нууц юм арч ганц би хүн тэгээд өглөө болгон ингээл 2 3 хүний хаал цаа хийгээл ч юм уу ийм амьдралтай бол биш л да залуу юм байна. Тэгэл маш завгүй ядаг болохоор ч өглөөний хацаанд хүн тий аль бол хүн шиг юм өглөөд идчихлээ. Тэгэл энэ бол маш гоё олон төрөлтэй байдаг болсон юм лээ хараа. Үзүүнтэй самартай тэгээд цангас жимстэй тэгээд одоо энэ хараа шаргал жигнэг гэдэг бүр жигнэг бас байдаг болцсон. Ер нь бол маш гоё олон нэр төрлөх бол. Олон нэр төрлөө одоо энэ зэрэг үйлдвэрлэхээр болсон шүү дээ. Одоо тэгээд алин болгон импортлогчтэй бүтээгдэхүүний одоо импортлж авах уу хүнсний аюулгүй байдал гэдэг бол угаас л тэгэл хүн болгоны л одоо эрүүл мэнд болон гол сандын холбогдлолтой шүү дээ. Авиацаар бүдүүн шалган гэсэн тийм нэг бүрүүлзэх хөдөлгөөн өдрийг сайжруулдаг. Аюул ашигтай шин чанар нь их шүү дээ. Цангас жимстэй бол бүр гоё. Цангас жимс ч бол ер нь гоё эмхтэлэг анар цангас идэр жимснүүд ч ер нь гоё. Эмхтэлэг болгодог жимс гэж ярьдаг шүү дээ. Төгсгчүүдийн гармын өгчөрдөг. Тийм. Таны хувьд бас маш их мэдлэгтэй шүү. Ер нь сүүлийн үед эрүүл зөв хоолтыг аягүй их анхаардаг болсон тийм. Би ер нь одоо Монгол авьяасаа дээрээ за тэгнэ зөвлөгөө гэснээс зүгээр нэг мэдлэг гэснээс одоо хүмүүс нэг муухай гар нэг ярьдаг шүү дээ. Яасан юунаас яасан юун дээр юм бэ одоо чуханц муган гэдэг чинь бас хамаагүй хэлэхгүй шүү дээ. Би бас муухай шүү дээ. Жар удсан юунаас гэдэг шиг тийм нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Тэгээд тэрийг бол би бол катаас тэр үнэлээс нэг ярмаар байна л даас хүмүүстээс нэг сонсогдож магадгүй гэж бодоод тэгээд яг амьдралаараа өөрийгөө өөрчилсөн болохоор ч хүнд их зөвлөхөд их амархан байдаг юм байна. Ялангуяа өөрийнхөө төвхтөр ярьж байгаа ч өөрийнхөө төвхтөр өөртөөгөө харьцуулна мэдээч хэрэг хүн болгоо миний бие физиологтой адилхан байхгүй л дээ. Гэхдээ мэдээч хувцгой сайхан ялангуяа гоо сайхны хувьд бол бүр баргийн гоо сайхан баргийн одоо хэдэн зуун одоо салонтой тийм одоо олон тийм мундаг болсон хүмүүсээс илүүгэл зөвлөчхөр хэмжээний туршлага хоригдлолч одоо дэлхийн маш өндөр хүчтэй орнуудад мэдсэл хийлээ маш олон мундаг газруудаас үйлчлэг авлаа. Өөрөө ч амьдралаараа хохирж авч үе байсан байна, онж авч байсан ч үе байна. Тэгэхээр хот босгочдод их зөвлөхөд их нэг яг тийм одоо туршлагаараа хэлөө тийм байдаг та. Таны хувьд бол одоо байгаа амьдралдаа энэ одоо эрс шинжилэл хийсэн энэ хугацаанд тийм ээ энэ хугацаа өнгөрөөд 8 жил боллоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хугацаанд бол маш их сэтгэл хангалуун байна уу? Энэ амьдралдаа сэтгэл хангалуун ер нь хүн хандаггүй л аль гэж бодож ш. Би яг хөө мэдээж хэрэг өөрийгөө гаргаж байгаа одоо нагцтай байгаа те жижиг ингээд бизнесүүд өргөжүүлж байгаа дээр нь одоо ингээд хамт олно өргөжүүлж байгаа дээр бол агцтай нэг чилж байгаа. Гэтэ бизнес илүү цаашаа хийн бүтээн салон болоо одоо кофе шоп төлөвлөөл ингээд дотор бас ингээд бодсон хүмүүс ингээд сокоч яг юу хийдин гэхүр дээрээ юу хийдин би одоо нэг хүнд юм хийж байгаа нь харагдахын тулд их л одоо тэгэл бараа таваар өргөөл бие хүчний ажил хийж их ёстой юм шиг байна. За мэдээж хэрэг бие хүчний ажил хийж байгаа хүмүүс ал мундаг. Гэхдээ манай монголчуудын бас жоохон алдаа байна. Бид яагаад оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг ерөөсөй ойлгодгүй юм бэ? Би ч одоо ингээд дотор маш олон зүйлийг бодож байна. Тэгэл яаж амьдрал тэгэл бараа таваарны сонголт те санхүү одоо энэ санхүүгийн тайлан тооцоо бүх юм ал өөрөө ингээл бүх юмдаа хяналттай авч байгаа болохоор бүх юм надад шалтгаалдаг тийм болохоор ингээл бүх юмаа өөрөө би оюундаа их боловсруулдаг. Тэгэхээр дэлгүүр дээр бас ингээл олон хөшлөлөгчд орж ирэх ингээд их ядардаг. Ингээл одоо нэг хүн юм тайлбарлаад усаад дахиад л хүн орж ирэл эхнээс нь тайлбарлах чинь. Тэгээ ингээд биесгийн инерц маск гаргаад гар хүн өөрөө ядардаг юм байлээ. Тэгээд тэрийг бас хүнд их бас харуулах дургээ цадагч ядарсан ч гэсэн ингээл үсгээд готлоо өмсчвал гаднаас намайг дүгнэхэд ол их амархан. Нэг сайхан тийм өндөр туранхай цаахгүй ингээл
Тэ бараг л одоо ингээл гунхай авч хахад бүх юм бэлэн болчдөг байлгүй л гэж бодож байгаа цаана өгүүлдэ. Тэгээд хүнийг ер нь бас гадна талаар дүгнэх гэдэг ч ер нь их хүчээр дутагдaltaй. Ер нь хүнийг ингээл гадна талаас нь л ер нь их чийл их хэрүүлчин, чийл их одоо хэл амтай, чийл их бла гэдэг яг тулаад харьцаар дотор тал нь айгүй гоё юм зөөл хүмүүс их байдаг шүү. Харин гаднаа нөгөө айгүй гоё зөөлхөн амар гоё байсан хүмүүс чи эргээд бас их хэцүү нөхцөл байдал үүсгдэг жишээнүүд амьдрал дээр их бас байна байна гэж. За ингээд нэвтрүүлэг манаас тэмээ цаг маань ингээд маш сонирхолтой сэдвээр ярихаар маш хурдан өнгөрчдөг. Тийм учраас бас одоо үзэгчдэд зориулаад хамтаага үзэгч та бүхэндээ зориулаад бид нараас манай зочин та бүхэнд дархлаа дэмжих цайг хэрхэн бэлдэх талаар өөрийнхөө нууц оруулсан. Тэгээд бүсгүүчдэд зориулаад одоо лайв бас та бүхэн маань зогсоохгүй үзээрэй. Өчигдөр маш олон хэд бүсгүүчд маань энэ цаг ханаас хитэн төгрөгөө гэж одоо би ч маар бизнес хэрэглээ. Тэгээд та бүхэн маань мөн төрөндөө олон шээ өөрийнхөө бас одоо бие организмд анхаарад энэ байгаль дэлхий дээр байдаг. Бид нар байгалийн бүтээл юм чинь тийм 100% органик энэ гой цаг бас одоо яаж хийх талаар зөвлөгөө өгсөн гэж яваас үзэх хаа. Тэгэхээр тийм ээ зочны маань бэлтгэсэн дархлаа дэмжих цаг хэрхэн бэлдэх тэр нууц жортой танилцаад эргээд студид уулзъя. За оргил очихаа үзэгчдэд дахин орон мэндийг хүргэе. Өнөөдөр Jam Palace худалдаа авшлын цогцлбор байрлах Сан Франциско лаунж дээрээс та бүхэндээ за дархлааны цайг та бүхэндээ бас одоо хэрхэн яаж хийх талаар зохион хувийнхаа зөвлөгөө өгөхөөр бэлдсэн байна. За та бүхэндээ одоо өнөөдрийн дархлаа дэмжих цайнд орох найрлуудаа бас танилцуулъя гэж бодож байна. За хамгийн их та бүхэнд маань уцан үзмний одоо цэвэр жүүс хэрэгтэй болох нь одон гонд далжим гарав. За ялгэрийн эзэгтэй бүхний маань бас хөрөгчин нэлээд элбэг байдаг болсон. Синамон мөн цагаангаа улаан алим журж зүгийн балыг хэрэглээд өнөөдрийнхөө дархлаа дэмжих цайг бэлтгэнэ. Найрхад маань та бүхэн таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг чирэг одоо энэ бүтээгдэхүүнүүд маань бас хүн болгоны хөрөгчин эзэгтэй болгоны маань бас гэрт түгээмэл одоо хүнсний бүтээгдэхүүн болооч бид тааж байна. За би өнөөдөр Сан Францискохон зориулахын жижиг та бүхэн маань өөрсдөө одоо эзэлж хэрэглэдэг аяганда 2 ширхэг журж мөн алимнасаа хэд 2 байхад их туйлын зүгээр гэж ирдэг. За синамон сан нэг мөн цагаан гарнасаа 1 ширхэг далжим гармаас та бүхэн маань 3 юм одоо ширхэг гэж бас туйлын их зүгээр ашиглах. Энэ цайны маань ач холбогдол бол бас маш их юм. Зөвхөн одоо тэгээ дархлаа унсан үед биш. Ер нь одоо тэгээ улирал цалигддаг үед хүүтэн сэрэн улирал ханаад бас тусаад байх юм бол та бүхэн маань энэ хүүд цайнаас 2хан одоо удаа ухтал хөнгөн зэрэг ханаад бол одоо идэгдэг гэж бас үздэг юм байлээ. Тэгэхээр маш тийм витаминлэг бөгөөд өөртөө хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ та бүхэн маань хэрэглэх нэ. За тэгээ цай маань ерөнхийдөө маш амархан ингээд зүгийн балнаасаа болох зүгийн балнаасаа баг зэрэг оруулаад ингээд цай маань болж ин да. За би зориултын одоо тийм ээ Сан Франциско жус бар юм аа. Зориултын бас халаагчлаар халааж байна. Та бүхэн маань гэрийн нөхцөлд хэрвээ ийм халаагчтай айл бас их ховраах. Тэгэхээр гэрийн нөхцөлд дурын төмөр саунд хийгээд хадаагаад бас тэгэж болсны гэдэг. За ингээд өнөөдрийн маань та бүхэндээ зориулсан дархлаа одоо дэмжих цай маань бэлэн боллоо. Үнэхээр үнэхээр тийм органик дээр нь маш гоё тийм фреш одоо 100% байгалийн гаралтай одоо орцсон найрлагаар хийсэн болохоор та бүхэн маань коронавирусын үед ч гэлтгөө өөрийнхөө одоо дархлаа дэмжих үүднээс энэхүү цайг маань заавал одоо гэртээ хийж амжуулаарай. Та бүхэн маань Jam Palace судалгаа хөтөлбөрийн төвөөр өөрчлүүлж явахдаа манай 6 дахь байрлал бас Сан Франциско жус бараар ирж өөрчлүүлээрээ. Одоо ингээд бүгдээрээ манай одоо дэлгүүрийнхэн өөрчлөлөгчд болон манай дэлгүүрт одоо байгаа бүсгүүчдээ бас энэхүү дархлаа дэмжих цагаар дайлаа гэж бодож байна. Би сайн нэг цай хэлээ. Тэгээд хамгийн түрүүд чамайг хадайлах гад энэ дархлаа дэмжих цай юм байна заяа. Тэгээд би өөрийнхөө гараар зориулж хийсэн. Дархлаа дэмжих цай өөрийнхөө гараар хийлээ. Тэгээд чамд
гоё ажлынхаа ачаалаа ажгаар бас нөгөө тахлаа дэмжих цагаараа дайлж өөрийнхөө гараар хийсэн. За дүүн өөрийнхөө гараар дархлаа дэмжих цаг хийлээ. Тэгээд анаад байгаа энэ дархлаа дэмжихтэй маш гоё гайхалтай найрлагатай цагаар дайлж байгаа шүү. Яамаас баярлалаа. Та бүхэн маань гэртээ заавал энэхүү одоо найрлагатай цаг маань хийж заавал туршиж нэг үзээрэй. Өргөжлүүлээд бүгдээрээ студид уулзцаая. Таргалуудгүй гэж юу? Ийм гоё амттай юм уу? Эслэг ихтэй гэсэн үү? Сардуулгүй. Тийм ээ. Бүгд үнэн. Ер байгалийн гаралтай, нөөцлөгч бодис агуулаагүй. Эслэгээр баялаг, хамгийн гол нь цардуулгүй. Үндэсний бүтээгдэхүүн Movios эрүүл зөв хооллолдог Монгол хүн бүрт зориулогдлаа. Өглөөний зөв хоол Movios. Хариултч нэвтрүүлэгтэй хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг бол та бүхэнд яг одоо шууд лайваар хүрч байгаа. За ингээд бас дархлаа дэмжих цайны нууц жортой танилцсан учраас та бүхэн таалагдсан байхаа гэдэг итгэлтэй байна. Тэгэхээр ер нь гэхдээ юу яаж байгаа нэг 5 дахь өдөр чинь 10 цагаас өмнө хүмүүс чинь нэг 10 хүртэл шоудах цагийн тогтоосон тэрүүгээр одоо чинь жинхэнэ яг нэг хуучны 1-2 цаг шиг л одоо гарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо үзээгүй жаалан бүсгүй шүүд маань тэгээд сайхан шоу зингээ дуусгачаад ирээд өөртөө хэрэгтэй мэдээлэл гоё нөхөд үзэх боломжтой тийм ээ. Тэгэхээр саяас дархлаа дэмжих цайны тийм ээ бичлэгийг нууц жорыг үзэгчтэй хүргэлээ. Таны хувьд ер нь эргэн тойрны хүмүүсээ хэр их халамжилдаг вэ? Тэгээд гэр бүлтэйгээ ер нь одоогийн байдлаар ямар харилцаатай байгаа вэ? Тийм гэр бүлтэйгээ бол маш сайн хэвээ зэрэгснүүчүүд ер нь нэг тийм одоо тангараг цэцрээдсэн байхгүй шүү дээ. Ер нь одоо хүн гинт одоо тийм байсан хүн юм болчлаа гэр хинээч тэ эцэг их болоод гэр бүлийнхэн их чочорт нь тэгээд тэр дундаас зөв хүн байсан болохоор гэр бүл маань хүлээж авсан байна. Тэгээд сараа мань бэ. Сараа биш юм одоо сар хөрхөөгүй юу. Найзтайгаа асагчтай очиж тийм ээ өдөр ядраас очиод ирсэн. Тийм дөрүүлээ бид нар очиод бас сайхан амарчаад ирсэн дээ. Тэгээд альч таараа л одоо тэгэл ээжтэй гэр бүлийнхэнтэй тэг гой гой сайхны юм хүмдрөгж явуулаад те ернийх гоё хамт шопинг гэдэр хийдэг шүү дээ. Тийм одоо тэг хуучин бас дэлгүүр байхдаа л гадуур өөр дэлгүүрүүдээр хуцсан төрөсдөг байсан бол одоо л яг ингээл өөрийнхөө дэлгүүрт байгаа юм бас эдраас гоё явуулах дуртай болсон. Тийм. Зөвшний маань хувьд бас таны хувьд нэлээд их ярилцлага одоо өвчөөсөн учраас бас тэр өөрчлөлтийн тэр томоохон өөрчлөлийн талаар л тийм ээ одоо бид хоёр яриад томоохон өөрчлөлийн талаар бол маш олон ярилцлага өгсөн учраас тэр болгон ярихгүй байгаа. Тэгээ энийг хүмүүс маань зарим одоо саяас комент харахад сайнсан ч хүмүүс байна, муулсан ч хүмүүс байна, ийм хүмүүсийг гаргаад гэдэг хүмүүс байна. Гэтэл таны хувьд бол энэ өөрчлөлтийг хийснээс хойш эргэн тойрны хандлага одоо сүүлийн жилүүдэд ер нь одоо ямар хандлага байна тийм ээ ажиглагч чинь одоо эрэх зүрэг гэж яддаг шүү дээ. Тэрний аль нь дийлэнх нь вэ? Гэхдээ би ер нь тийм комент тач холбогдлоо өгдөг үү. Ер нь хүмүүс ингэдэг нэг гадуур явж байгаа юм. Тэгээд би бол 2012 онд Монгол Улсын их сургуулийн хөтлөө үйлдвэрлэлийн дээд сургууль буюу Мэцэн 5-ыг маркетингийн менежмент мэргэжлэр одоо бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэгээд маркетингийн менежмент мэргэжилтэй болохоор маркетингийн нүдээр харахаар яг одоо тий энэ маань сайхан хүн шүү, сайн хүн шүү гэж магтуулаа явсан хүн үнэхээр биш. Тэр хүний амжилт хормын төдөр өгөөсгддаг. Янз бүрийн одоо тэр хар тамхи мар тамхинд орооцолдож байгаа шүү дээ ингээд. За тэгээд ингээ бас муу явуулаад хитрхийн муулуулаад байсан хүнээс бас их сайн сайхан юм нургаж гарч ирэх юм. Тэгэхээр муу сайн хоёрыг хоршуулаа явж ажил эн чинь өөрөө маркетинг л да. Одоо төдийгөөс өдөө хүртэл солонгоо бол бас муу сайн хоёрыг хоршуулж явлаа шүү дээ. Янз бүрийн муу сайн хоёрыг хоршуулах шат сайн муу маркетингийг аль аль нь л одоо ингээд хоршуулж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг л би маркетингийн нүдээр өнөөдрийн солонгогийн оршин байх үндэс гэж харж байна. Тэгээд чихэн нэг хүнээр одоо хитрхийг үзээ хадуулаад эсвэл хит хүнээр хитрхийг бүгднгээр нь сайхан шүү гой шүү гэдгийг бол би хэлүүлэх дургу аль аль л ингээд харилцаа адилгүй байлгаж ажил авах дуртай гэж боддог. Одоос янз бүрийн л одоо бэлгийн цон хүмүүс олон таних оролдлого хийгээл ингээд нэг бүгсэн зуус шиг юмнууд бол байна шүү дээ. Тэгээд тэднийг бодоход бол 12 оноос хойш өдийг хүртэл одоо тэгээд солонгоогоор л байна гэдэг чинь бас энийг том амжилт юм уу да. Таны хувьд бол тийм ээ хүмүүсийг одоо нэг ийм л зүйл дээр ингээд хандчихаасаа гэдэг юм уу тийм нэг имзэглсэн зүйл байдаггүй. Ер нь хүмүүс нэг хэлмээр би ер нь бол одоо зөвхөн өөр дээрээ нэг туцах гэж хааш. Ер нь их манайхан жоохон нэг тийм хийсэр юм байлээ. Тэгээд
одоо жишээ нь одоо тий ер нь л нэг плачтай үнэтэй машин дэргэна литр явж хахад бол их л өөрнүүдээр харах юм байна магч ингээл жоохон пүүз юмстай хүн чимээ ядарнаас тий амралтын өдөр өдрөөр ингээд явж бас их өөр хандлага анзаарагдана. Тэгэнгүүт ер нь тэр хүнийг ер нь хувцас ч гэлтгүй ер нь тэр одоо материалыг хэрэгцээгээр үнийг хүнийг олж харж яах гэдэг чинь маш буруу л да. Тэгээ тэр ч үднээс ер нь их бүхэл төрлийн сонголтоо бороо хийж байна. Улс их орны одоо энэ төрцгийнхаа сонголтыг буруу хийж байна. Ханижлээ материалыг юмнаас харж буруу сонгоод өөр хүүхдээ өнчрүүлээд эцэггүй хүүхдүүд эцэггүй одоо хүмүүс одоо монголоор л дуран байна шүү дээ тий. Тэгээд эцэггүй эцэггүй гэр бүлүүд тэгээд хүний гаднаас нь харж хүний дотоод үндсэнийг олж харж чадаагүйгээс олж амьдралаараа одоо маш их хохирч байна. Тэгэхээр энэ одоо зүйлээ их болсон цагт монголчууд их хөгжин доо. Тэгээд энэний олгоо шалтгааныг бол би урлаг цалийнхантай бас хамааруулж үздэг. Тэгээд ингээд нэг юм хэлчихээр одоо бүх урлагийнхныг хэллээ, бүх одоо дуучдыг жүжигчдийг хэллээ гэдэг ажиллахгүй. Мэдээч хэрэг мундаг сайхан одоо мэрэгчлээ одоо үнэн чадрахтай мэрэгчлээ бас их ёс зүйтэй ханддаг жинхэнэ чадaltaй уран бүтээлийг тойрдог хүмүүс бол Монгол байгаа. Мэдээч хэрэг маш олон үлгэр дуурайлаар. Тэр дундаас нэг сүүлийн үед нэг хэн болсон болоогүй хар тамхины нэрвт холбогддог. Дээр нь нэг жүжиглэх гээд байгаа юм ч мэддэхгүй, яах гээд байгаа юм ч мэддэхгүй. Бусдын одоо тий зовлон инээдэн болгож ашиглаж инээдэм хийдэг жаргалаа жад болтол инээлэгдэг одоо тийм хүмүүс бас байна шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийн нийгэмд үзүүлж байгаа буруу шипи одоо буруу тэр урлаг соёлоор буруу тарих угаалтаас болж ээж манай бас хүмүүс маш хөнгөн хийсвэр юм давтагддаг болсон байна. Тэгээ зарим нэгэн дуунууд юу гэдэг бас сонслоо. Тэгээд дууны угсаал хүртэл хүн тийм бохирдлыг өөртөө тээж хаад тэгээл хүн тэрхүү ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр урлаг соёлынхаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ зөвхөн телевизээр ингээл юм хүмүүс хараад өө солонгооч буруу юм ярьдаг. Транс болохоор л эднэр буруу гэж өнцгөөс яриад байдаг. Энэ транс чинь дунд сайн юм чинь саарам чинь гэдэг бас олж харах хэрэгтэй юм болоо. Тэгэхээр урлаг соёлынхан бол бас их одоо хариуцлагатай байх хэрэгтэй, ёцоотой байх хэрэгтэй. Тэднэрийг хэн ч хөмжилдэггүй нэг дуу гаргацвал нэг жүжиг дуушвал тэрийг монголчууд пер пар гэж үздэг. Тэрүүгээрээ л ингээл өөрсдийгөө хөглөөл тэгэл айгүйх юмд их шооч болж одоо нэг пост зүгээр одоо уншиж чадахгүй зураг хөрөг эвлүүлээл нэг л их шооч ард юм уу. Тэгээ бид нар өнөөдөр тийм хүн шоолоод хүн одоо давхархаа тийм амжилтанд хүрсэн ард юм бол биш шүү. Манай монголчууд хүн шоолж одоо доогддог инээж Канад гараал одоо дэлхийн бараг хамгийн ад жаргалтай улсын нэг одоо тэр Америк Канадыг давах хэмжээнд л одоо дэлхийн хамгийн ад жаргалтай хотоор л одоо тодорхойр байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр яагаад монголчууд юм доороо буурай хой хүний хөгжил муутай хүний боловсрал муутай байгаа маас нь энэ бол цэвэр энэ урлаг соёлын зүйлүүд холбогдлоо. Тэгээ манай сая ухнаагийн хөрөлсөх гэдэг ерөнхий сайд байдаг шүү дээ. Манай ерөнхий сайд маань их сайхан бас одоо зүйлийг ярьж байгаа нэг надад таалагдсан хийж хэрэгжүүлж байгааг юм байдаг хараагүй байна л иргэний хувьд. А гэхдээ нөгөө нэг энэ одоо мондог музей хөшөө өдр барих гэдэг юм байлээ шүү дээ. Тэгээд урлагийн одоо театруудыг шинжилж байгаа гэд яг энэ зүйл дутагдж байгаа болохоор хүн ер нь хинч яж болно. Хүн л ах хэвээр хүний хэрэгжүүлгийг хийгээд хүний одоо ярьдгийг яриавч тэр хүний хинч байсан дэмждэг. Тэгэхээр энэ одоо ч монголчуудын оюуны хэрэгцээ оюуны цангааг тайлгцаг болсон байна. Тэгэхгүй энэ болсон болоогүй сүүлийн үеийн хипхопчд болсон болоогүй энэ жүжигэн цэнцрүүд эдэр бол монголчуудыг бол одоо сөнөөж ш. Тэгэл эдгээр бол яг үнийг хэлэхэд бүгд одоо энэ хар тамхины янз бүрийн бүлэглэлийн гишүүд болсон байна. Тэгэл энүүгээр одоо янз бүрийн өсөр үеийнхнийг те буруу үлгэр дуурайл үзүүлж буруу одоо шипи мессежийг дуу хөгжим соёлын юм салбар руу оруулж Монголын залуучуудыг хар тамхи гэдэг энэ аимшигтай тахал руу одоо бас уруу татахгүй үндэслэл хийж байна. Таны хувьд юу юм? Яг сэтгэлээс жоохон хариуцчихлаа. Тэгэхээр намайг ер нь бас ингэж одоо тийштэй хүмүүс солонгоо гэхээр дандаа нэг юм мессеж тайзан дээр амьдрал эсвэл ингээл дэлгүүр хашаа. Би чинь бас нийгмээ бас харж байгаа, машина барихтаа зам дээр харж байгаа. Ингээл одоо янз бүрийн одоо татвар төлж хахад ингээл бүхий л төрийн байгууллагын зан ашиг харж байгаа. Тийм болохоор иргэнийхээ үүднээс бол мэдээч хэрэг одоо дотор бодогдож явдаг зүйлийг хэлж байгаа шүү тий. Тэрийг ойлгоорой гэж хүмүүс маань тий. Лайв үзэж байгаа үзэгчтэй бас хандан хэлэхэд бид хоёр бол төрөлхийнхаа тий зөвлөмж дэглэмийг бол тааж байгаа. Маска бол одоо хаяасан газараа зүүж байгаа. Тэгээ таны удаас маска тавьж шүү дээ биш одоо тий. Гэхдээ нэвтрүүлэг зүүх юм уу? Одоо зүүч хэрж одоо тэгээд хүмүүс би лайв хэрэгдэг байхгүй. Маска зүүгч. За тий маска зүүчээр масктайгаа юу цонцогдохгүй хэвчээ байна. Тэгээд би ч удаас эфир хөндлөө ингээд тайлсан байгаа байхгүй. Тэг яах вэ? Тэгэхээр үзэгчтэй та бүхний хөндлөөд бид хоёроос маска тайлаад 40 минут ярилцсан учраас бас тайлсан маа шүү. Тэгтээ танаач ч бас нагааш шүүгчдэртэй юм шүү дээ. Тийм. Өөрийгөө бол халдваргүйжүүлээд ингээд цэвэрлсэн байгаа учраас маска тайлсан байгаа. Та бүхэн маань маска сайн зүүж одоо гараа тогтмол угаараа гэдэг маскнаас дэлгүүр дээрээ бас сая корона гингүүтчил хүн болгол маскыг 1500 ойлгож байхад чинь би 500 шиг маск 500 шиг цэцэрхэн үн төлбөргөө тараасан шүү.
дэлгүүр дүүшлсэн болгондоо тэгээ би бизнесийн төлөө ингээд нүдэн балаачихын төлөө мөнгө гэж бодсон бол би мөнгөний зар ашиг олж байлаа гэтэл бас тийм юм хийж хэрэгжүүлээл явж байлаа. Тэгээд маска зууж байгаараа би ингээд одоо хэдийн ингээд хэлж байгаа ч гэсэн хүмүүс ингээд зөөгөөг байна гэж магадгүй энэ маань үзэгчтэй хүндлээд дээр нь энд нөгөө хүний бөөгнөрл нэх олон байхгүй тийм ингээд одоо оператор маань айгүй хоол байна ингээд сэтгүүлчтэйгээл хоёулахнаа болохоор та бүхний хүндлээд ингээд маска бас одоо тайлсан байх шүү. Тэрийг маань зүгээр. Сая бас хоёлоо жоохон хадуураад иргэн хүний хувьд нийгмийн талаараас санал хэллээ шүү. Тэгэхээр энэ дээр нэмээд хэлэхэд миний хувьд бол нийгмийн одоо иргэн болгон өөрсдөө хариуцлагатай байгаа. Тэгээ юу үзэж юу харах нь өөрсдийнх нь дуур сайн байдаг тийм байх уу. Тэгэхээр таны хувьд ер нь дотоод сэтгэл гэж ер нь их ярьсан байсан. Тэгэхээр дотоод сэтгэлээ ер нь хэрхэн цэвэрлэж одоо тий цэнгэлдэг вэ? Ер нь ингэж яаш шүү. Хүмүүс одоо ингээл би ч одоо ингээл одоо амир хадаар хийгдсэн зургтай хүн байгаа ш. Хүний одоо нэг бүхэл хариу оруулыг үзүүлнэ хүн сөрөг муухай юм. Өдөөс дараал миний одоо эрх шиг рүү халтал миний амьдрах хэрэгчлэн талах юм бол би мэдээч хүний одоо аашилдаг, ууралдаг одоо юу хүнд ядаг бүхэл муухай зан чанарыг гаргуулах чадамжтай л хүн байхгүй. Яагаад гэвэл би хүн тэгээд ер нь бүхэл хүн л уурган гэж байхгүй шүү. Харин хүнээс хүн сайн сайхныг хүсээд те хүнтэй зөв боловсон хандлага өрнүүлээд явах юм бол тэр хүнийг дэмжин тэр хүнтэй одоо те эрэг сайхан энергийн зөв солилцоо үүсгэн амьдрал зургийн энергийг солилцоо болохоор сөрөг одоо юм энэ тохиолдол ер нь ээжигээ бодоод ч юм уу те хүүхэд насаа бодоод их уйлдаг. Тэгэл жирийг олон хүнд харуулах албагүй. Тэгэл одоо хүмүүс ч одоо ингээл лайв маяг хийж галаас уйлчдаг юм байлаа шүү дээ. Одоо сурцсан гарууд чинь тэгэл монголчууд өрөвдөн гэж одоо лайваар уйлчдаг ч юм уу. Нэг л олон хүн харцсан байхад уйлчих юм бол би их одоо өрөвдцөөлөн хүн харагдана ч гэж боддөг юм одоо яа тийм тэгэл уйлчдаг юм байлаа. Би ол тийм одоо жүжиг хэрэггүй. Би сэтгэл рүүгээ уйлдаг. Янз бүрийн л одоо зовлон жаргалтай хэцүү өвдөж хавцсан үеч байлаа. Мэдслийн одоо янз бүрийн тийм асуудлууд ч байлаа. Тэр олондоо тэгэл дотгошоогоо л уйлж явж байлаа шүү дээ. Бусдаар одоо би ингээл хүний өмнөөс мэдсэл хэлэгчлээ. Би ингээд трансгендер болоод ялгарлан гадуурхагдаад байна гэл би ингээд нийгмээрээ дүрээ ойрлол би нийгмээрээ дүрээ уйлал тэр жүжиг тоглоод байхад л надад өнөхөө тийм одоо юм алга тэгэл тэрийг аль болох өдөр чинь ингээд амар гоё нөгөө нэг ингээл өсгөх дагуултан дээр гонхож авчаал орой очиал бодгоо арилгаж ахтай тэр амар сонирсон бас хариу оруулалт үзүүлнэ тэрийг харсан хүн их цөөн. Тэгээ тийм болохоор хүмүүс бас их манайхан ч нөгөө нэг солонгоо бараг уйлдаг хүн болоодаач гэж боддог хэлэхгүй та одоо зарим тийм. Тэгвэл тийм ээ уйлаад сэтгэлээ хангуулж тайвширдаг байх нь нөгөө талаар сэнэглэгддэг байх нь тийм. Тэгээд сайхан хог хатаагаал сайхан алгач нь их зүгээр тий гарцлах. Тэгээ ер нь өөртөө их ярилцсан их зүгээр шүү дээ. Эцэц зөв шийдвэр гаргавал миний л одоо амжилт, буруу шийдвэр гаргавал миний л хог тийм болохоор тэгэл одоо хиндэшнэл заахаа хиндэж одоо ялархаж амьдрах уу бүхэл зүйл надаас хамаарч байгаа шүү дээ. Бүхэл зүйл тэр хуу хүнээс л хамаатай. Мундаг сайхан гэр бүлээс гаралтай гэл мундаг сайхан цэхэтний гэр бүлээс гаралтай гэл янз бүрийн хөл бүсэнд орооцолцож хүмүүс байна. Одоо ямар ч амьдралын боломжгүй айлаас гараад одоо дэлхийн мундаг компани пүүс компанид ажилласан тий оюуны потенциалтай хүмүүс байна. Тэгэхээр тэр хүний л өөрийнх нь тэмүүлэл хүний л өөрийнх нь хандлага байдаг болохоор тэр одоо бусад тэр одоо тэр нийгмийн хөгжил хамаагүй шүү дээ тий. Би ингээд зочноо хүндлээд бас сонсоод тийм ээ таны үзэл бодлыг бол сонсоол юмар юм. Гэвч одоо нэвтрүүлгийн манд цаг бас хугацаатай учраас хоёлаа цаашлие тийм ээ ярилцъя. Тэгэхээр таны хувьд одоо тийм ээ одоо маш сайхан тийм сэтгэлтэй одоо ингээд ярьж байгаа одоо мэдээж сонсон хинж сайн сайхан юм хийж сонсохоор сайхан байдаг. Гэтэ нөгөө талаас бол одоо бидний 76 карт одоо улс их ормон хөгжихгүй байна. Энэ бүхэнтэй холбоотой ингээд нэг сайхан ярьсан хүмүүс гараад ирсэн гэж ярьдаг. Тэгэхээр таны хувьд одоо хамгийн сүүлд хийсэн сайн улс эсвэл нэгэн тусалсан зүйл би ингэж боддог шүү дээ. Одоо энэ хот бүсгүүчүүдэд өдөр тутамдаа гой сайхны зөвлөгөөг бол маш олон хөлөгт баримл гой сайхны бүтээгдэхүүнүүд хохирцсон бүсгүүчүүд орж ирээд зөв бүтээгдэхүүн олоо гараад баярлаа гэх чинь нас тэр их сайн уул сайн. Тэгээ энэ сайн уул сайн би ингэж хардгийг. Өнөөдөр нэг хүнд нэг одоо те хүнсний аваачид өгөх тэр хүний 7 хоногийн хэрэглээс сарын хэрэглээ олоод дуусна. Тэр хүн амьдралын чадахгүй амьдралын дархлаагүй. Яагаад гэвэл тэр хүн энэ авьяасыг авч идэх ухаанаас сураагүй болохоор тэр хүн бэлэнчлэх сэтгэлгээндээ л хатагдана. Солонгоог хараад хүмүүс маш их шарн хөдөлдөг. Нуулгүй хэлэхэд маш их шартай хүүхнүүд энэ тэнд ингээл хамаар давхраа хэлгээл яваал идэг ингээл за тэр гадна талаас дотор талаас бол бас хүүхнүүд их одоо хүчрхэгжиж өөрчлөгдөж шээ. Энэ юм байхад би яглаараа болдоггүй гэсэн ойлголтыг авч байна. Тэгэхээр энэ маань өөрөө хүмүүс хийж байгаа бас их сайн үйлдэл юм да. Тэгээд яг материалын талаас харьцуулахад бол их одоо янз бүрийн реалити шоунуудад орсныхаа дараа тэр спонсордхаа бэлгэнүүдийг ингээд бэлгэлээд би хамгийн анх 21 мянган нэг шоунд оролцоод тэрнийхээ дараа би ингээд хүнд танигдчихлаа сайн үйлс хийгээд тэгсэн чинь манай нүг би чинь бас хүнийхээ хүмүүсийг олон их найзуудынхаа үгийг их сонсно. Энд чинь миний одоо энэ бас
одоо илэрхийлэмж сайтай их мундаг явдаг бас олон маркетингийн чиглэлээр Монголын маш том корпорациудад маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа миний одоо их сургуулийн ангийнхан байна. Миний 10 жилийн ангийнхан ч гэсэн зөвлөдөг мундаг сайхан бас одоо бизнесийн хүрээллийн одоо их одоо ах агч нартай тэгээд тэднийхээ үгийг их сонсон хэлэнгүүд солонгоо чи нэг хүнд ингээ очиод тусалчдаг. Наадах чинь чамайг одоо чи ингээд нийгэмд байр сууриа олоогүй нөхцөлд чи тусламж үзүүлэх юм бол хүн юу яана чамайг хүнийг уруу татах гэж трансгендер бэлгийн цонхуудыг олон болгох гэж байна гэж харна. Тэгэхээр миний одоохондоо байж зүгээр харин тэр одоо хүнд туслах гэж байгаа зүйлээ далдуур хий. Тэгээд ил ингээ яриа авах юм бол миний одоо ингээ нэг цагсуу харагдана. Хоёр дэх юм бол чамайг байр сууриа олоогүй нөхцөл байцал маш буруугаар харна. Одоо бол бас солонгоо гэдэг хүн чинь бас бизнес эрхлэгч олчлаа тий өөрийгөө илүү сайн бүтээж जैन бүтээсээр байна. Тэгэхээр одоо энэ сайн санааны зүйл гэдгийг илүү монголчуудынхаа энэ оюун руу чиглэсэн тий тэр хувь хүний одоо хөгжил рүү чиглэсэн сайн сайн энийг хийж бодож байгаа. Бусдаар би энэ материал зүйлтэй холбогдолтой мэхэзэж хийхийг хүсдэггүй зордоггүй. Тэр бол сул дорой хүмүүсийн хийж явдаг зүгээр жижигхэн үйлдэл. Энэ тэнд гэр барайл хүцэн лээдэг энэ тэнд талах будаа тараачл лээдэг яг хэрэгцээтэй л байгаа. Энэ том зориглоор нь харах юм бол өөрөө тэр хүнийг одоо чадахгүй болгож байгааг нэг хэлбэр зүгээр одоо хор тавдартай ч юм уу янз бүрийн үнэхээр хөдөлмөрийн бэрхшээлтэй тэр хүн хөдөлмөрлөх чадваргүй тийм хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд бол тусламж гэдэг зүйл бол үнэхээр цаг үе очиж болдог байхгүй. Гэтэл хөл гарын зүгээр залуу хүмүүс өнөөдөр яагаад манай дэлгүүр дээр өнөөдөр гэтэл би сая камера шугал дэлгүүр дээрээс ингээл юм алдсан ч байх жишээний ийм одоо сонин юм анзаарэгдчихэж шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүст бол ийм бэлэншлэг сэтгэлийг давтуулж болохгүй. Тэр хүмүүсийг дандаа хөдөлмөрлөх тэр хүмүүсийг дандаа амьдралынхаа төлөө тэмцэж байхад нь өөрийнхөө бас чадах хэмжээндээ тий жижигэн ч гэсэн маркетингийг боловсруулаад одоо ажиллаж амьдарч байна да. За тэгэхээр орол үзэж нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Энэ удаа бол бид нар манай нэвтрүүлэг бас сюрприз гэдэг нэг шинэ болонтой болсон байгаа. Тэгэхээр ирсэн зочдоо бид нар сюрприз ярьдаг. Энэ сюрприз маань яхаа нөгөө байгаагаараа дайл гэдэг шиг тийм сүртэй том ер нь бол тийм амар материалын зүйл биш ч гэлээ. Таньдаас нэлийн урам зориг өгнөх гэж бодож байна. Ингээд найруулагч байгаа бас сюрприз булангийн бичлэгийг асуухыг хүсэж байна. Сайн байна уу? Тэгээд солонгоо гिचтэй тэгээд энэ өөр хостелийн хөвгийг одоо хэлье. Тэгээд сокко гिच маань болохоор миний хувьд болохоор маш сайн гिच. Дээрс маш сайн найз. За гिच маань гिचийн хувьд бол манай гिच болохоор айгу тийм сайн гэрийн сайн эзэгтэй. Дээрс нь маш мундаг бизнес эмэгтэй. Тэгээд ер нь бол гिचийн маань одоо ажил амьдрал ер нь бол дандаа тийм өөрийн бүтээл дандаа бүх зүйлээ өөрөө босгосон хүн гэдэг бол манай гिच байгаа. Тэгээд одоо нийгмийн одоо юм муу байдлаар ч юм уу тий янз бүрийн тийм байдлаар манай гिच бол гараагүй өөрийн хүч хөдөлмөрөөр гар хичээрсэн аюул мундаг хүн байгаа манай гिच. Тэгээд нөргөл үзэх гэдэг юм зүйлтэй гिचтэй тэгээд хайртай шүү гэж хэллээ. За хамгийн нандин дурсан жигүүл бид тэр нөгөө Шинжээнээс Хонконг руу нисэх галт тэргэнд бид тэр нэг аим олон яарал нэг юм маань галт тэрэг маань ингээд хөдөлчих гээд байдаг. Тэгсээ чинь согогч маань гидсэндээ ингээд нөгөө ингээд юу даах хуснооч эхэлж ирсэн болж үжиглээл тэгэл ингээл уртуур бас тэр бол хамгийн нандин дурсан. Тэгээд бид тэрийг нандин дурсан жигүүл баг айгүй их байгаа. Наад юм ч юм уу. Нэг зүйлээр тууштай байна. Тэгээд юм хэзээ ч ингээд боломжийг битгий ингээд боломж байвал атгаад авах гэсэн. Тийм манай жураатай байнга жураа хэзээ ч боломжийг битгий алд. Тийм жураатай. Энэс одоо байгаасаа тийм энэс 10 ташны илүү тэг энэ доотлооч магадгүй 20 30 дахин илүү их амжилтыг хүсье. Тэгээ мундаг эмэгтэй шүү гэдэг нь хэлье. Бас сайн гэрэлтэй бизнесмен сайхан мундаг бүсгүй шүү цааш тийм одоо энэ чөлөө дуран бүтээл дээрээс бизнес гэх бүгд нь амжилт хүсье. За баярлалаа. Энэ манай давка гэдэг байна. Би ч тэгэл одоо бас их дүүнэртэй тэгээд одоо нөгөө энерги нийлдэг их хүн гэж яддаг штэ. Хүний одоо ажил амьдралыг туслаад тийм одоо нэг үзэл баримтлал ч юм уу тэ зарчим нийлдэг хүмүүс нэг л дээ манай дөө тэгээд маш их баярлалаа. Багч гэсэн сюрпризүүд барьж чадсан болов уу гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн маань цагаас нэлээд дуусж байгаа учраас онцлог асуулт асуугаад тэгээд таны хувьд тийм ээ одоо энэ амьдралдаа ийм эрс шинжилэл хийсэндээ ер нь харамсаж исэн удаа байдгүй? Харамсаж исэн одоо би юм харамсах хэрэгтэй.
гэж урагшаал тийм л шүү дээ. Яхаа одоо янз бүрийн трансгендерүүд надаас өмнө гарч ирсэн трансгендер хүмүүс эрэгтэй болсон хүмүүс байт юм байл. Одоо байгаа трансуудын дунд зүгээр л мөнгө олондоо мөнгө олчоод эрэгтэй хүн буцаа болчиндоо ч гэсэн хүмүүс байдаг юм. Гэтэ би бол харамс одоо энэ амьдралыг өөрийнхөө гаргалгаагаар ингээд туулж байгаа болохоор бүх зүйлийг өөрөө яж гал харамсах ирэхгүй. Нэгт хоёр дахь юм бол юу яагаад өнөөдөр зөвхөн одоо Солонгогийн харамсал гэж сая би энэ юуны доор бас нэг сая бас нэг юм уншиж хахад яг нөгөө нэг ийм төрмөл одоо намайг эмэгтэйгч бодоод идэм шиг аа нийгэм. Тийм биш шүү дээ би ч одоо эрэгтэй яж байгаа эмэгтэй болсон гэхээр трансгендер эмэгтэй хүн. Өнөөдрийн Солонгоо бол одоо тий төрмөл эмэгтэй байгаад одоо тогтсон амьдралтай байгаа тий нөхөр хүүхэдтэй байгаад ингээ явсан бол өнөөдөр ямар байр сууриас арах вэ? Өнөөдөр яг намайг одоо төрмөл эмэгтэйчүүдтэй ингээ андуураад яг төрмөл нэг эмэгтэй энэ одоо ийм үедээ ийм байсан бол гэдэг байр сууриас айгүйх ингэчиж ярих юм. Энэ өөрөө их буруу. Яг үнийг хэлэхэд миний насны өнөөдөр дэлгүүрт байгаа мисс Монголд байхгүй ч гэсэн ингээл наадахч одоо ямар мисс гэдэг юм хэвдэл гэж ингээд л одоо Монголын миссүүдийн тал нь өнөөдөр одоо ямар ажил төрөл хийж явдаг үлээ те ямар ажил үүснэ одоо тодорхойгүй хэрнээл бас одоо чөчнөө олон проблемтай хүмүүс цаагаар ер нь байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүмүүс маань айгүй өнгөц хунган болчихжээ. Тэгээд яг зүгээр иймэрхүү юмнуудад бол би бол гудаадаг нөгөө хүн нь бол биш. Янз бүрийн нөгөө нэг юм дарангуулал ч юм уу одоо тийм нэг үдэс суртлын хувьд нэг юм нэг үдэс суртлахгүй нийлэхгүй байж болно шүү дээ хин чинтэй. Тэгэхээр тиймэрхүү юм байдаг байсаарч байх угаасаа. Тэгэхээр энэ бүхнийхээ би нөгөө гаргалгааг дандаа боловсруулсан байдаг дотроо. Тийм тэгэхээр нөгөө нэг тэгээ мэдээж хүн л осоор төрөн хэлжсэн тийм ээ сэтгэлээр унах шаардлага үе байна гэдэг. Үгүй ээ ийм би нөгөө комент ийм зэрэг юм дээр бол стресстэй тийм биш л тийм би ч бас нэг одоо тий ойлгомжтой юм хүн юм одоо хүн муулдаг хүн ч өөрөө ер нь хүний араас явж байдаг хүн их муулдаг хоёр дахь юм бол юу яадаг хүчин хүний хийдэг зан дээр нь хөдөлмөрлөг хүний хийдэг зан гурав дахь юм бол хажууд хайтайгаа авчдаг хүний зан да. Одоо жишээ нь хүм уулж явах цаг заваа нөхөртөө зориулдаг хүм уулж явах цаг заваа их нэртэй халамжлаад өнгөрөх зорилготой хүн бол хэзээ ч тийм зүйл хэлдэг. Дэлгүүр дээр ялангуяа маш их анзаарагддаг. Хайрын дунд яваа одоо ихнэр хүүхэд нь их сайхан яваа ханижлтай хүмүүс их өөр байх юм аа. Их зарим ширүүн тогсон ч хүүхнүүд анзаардаг. Тэр хүмүүсийн даардалтад бас ямар ханижл байгаа бол гэхээс бас их сэтгэл эмзэглэж байдаг. Тэгээд танд ер нь хамгийн их урам зориг өгдөг тийм нөлөөлөгч сайнаар нөлөөлдөг юм хүн хин бэ? За нөлөөлөх гэсэн би одоо ингэж хэллээ шүү дээ. Одоо өнгөрсөн цаг хугацаа маань л гэж биелэндээ. Ер нь би хин нэг хүнээс зөвлөр дуурайлах авах дургу, дээр нь хин нэг хүнийг даган дуурах дургу. Бүхэл стил бүхэл амьдралын мөгөр одоо үзэл баримтлал ууралсан ч өөрийнхөө ороо, инээсэн ч өөрийнхөө ороо л яадаг. Тэгээд өнгөрснөөс их сургамж авдаг. Тэгээд одоо би залуу үеийн төлөөлөл. Тэгэхээр залуу хүн чи угаасаа алдаатайгаа хайрлагдах ёстой. Ямар ч одоо алдаагүй ингээл нэг цэгц сайхан шугамн дээр яваад байгаа хүн өөрийн асуудалтай байдаг. Дандаа л бэлэн зэлм юм дээр авч байгаа хүмүүс их тиймэрхүү юм шиг санагддаг. Алдаандаа живж болохгүй, алдаанаас суралцах тэр чадвартай ах хэвээр. Тэгэхээр одоо тэр суралцах зүйлг бол алдаанаас суралцах л тийм одоо ухаан байх хэрэгтэй тэ хүнд. Ер нь бол өөрөө өөртөө л урам өгöd явдаг байх нь шүү дээ, тийм ээ. Өөрөө өөртөө урам өгж амьдардаг байлаа. Одоо манай өөрчлөлөгчөд тэгэл одоо хүрээлэн байгаа хүмүүс юм. Хүний сайхан нэг штэй л оршлоо ороод тэр одоо сөрөг муухай руу ингэж хитрхийг хачид бөглөгөө сөрөг муухайг араас хитрхийг ингээл хутгалтаал явах юм бол би юу гэдэг хүн чи өөрөө хэм болж хуурах уу те. Тэгэхээр ер нь бол одоо сайн сайхан зүйл рүү тэмүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр нэг ардын сайхан үгэн сайныг дагуул сарныг ирэл гэдэг шиг миний их хүрээл их хүчтэй хүмүүс их байдаг нөлөөллийг үзүүлж чаддаг. Тэгтээ тэр хүмүүсийн бас энерги бас солонгоос нөлөөлдөг гэж магадгүй тий. Хүчтэй гэдэг маань одоо хүмүүс хүчтэй гэлчээр солонгоо их баян цэцгэлэн найзуудтай ингэнлээ ингэж ийм байр суурнаас сандаг өгүүлдэ хүчтэй гэдэг маань хүнийг үдэл суртлыг дэмжих боломжтой хүмүүсийг хүчтэй гэж хэлээд байгаа юм бэ. 5 жилийн дараах Солонго ямар байх вэ? Тэр донд одоо таны гэр бүлийн амьдралыг бас ямар байх бол гэж хүмүүс бодож иж магадгүй. За гэр бүлийн амьдрал бол их сайхан тогтсон байх бах. За тэгээд түрүүн бол ганц би гэд хэлсэн тийм ээ. Нууцад хэлсэн. Тийм одоо гэр бүлийн асуудлын хувьд бол юм байх. Тэгээд яг одоо хүмүүс их трансгендер дээр нь яриад байдаг болохоос Солонгоо гэдэг хүний хувьд яг тэр хувь хүний одоо өөрийгөө олж харах, таних тэр өөрийнхөө дотоод ертөнцийг олоход их одоо тусалсан. Тэгээд тийм ээ тэр хүмүүсийн хүчрэхэг одоо зам байдлыг мэдрүүлдэг тэр охид бүсгүүчүүдэд ер нь ингэдэг штэ. Одоо ингэж зарим бэлгийн цанаа хүмүүсийг анзаараад
эрэгтэй хүн рүү бүр их өгөх юм аа зөвөр одоо ингээл яг ингээд чөлөө нэвтрүүлэг болохоор хэлчихэ. Ирчүүд болохоор л одоо баг ингээл ингэж. Тэгээ хүүхнүүд болохоор их буруу зөв харьцсан ингээл янз бүрийн газар хүүхнүүдтэй судалдаг. Тэгэл олон жилийн өмнө тэр хаан буудан дээр нэг хүүхэн задалаас нэг трансгендер бөөнчнөө л миний нар утгалцсан бас. Тэгэл транс болгоно л биш дээ. Ерөөсөө энэ тийм. Тэгээд ингээ явж хахад хүүхнүүд рүү их ер нь их юу яах юм аа. Хүүхнүүд рүү хайх одоо трансплант хүмүүс их дургүй байд. Яаж ч тийм эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлгээ байдаггүй. Ихгүй өссөн болохоор ч тийм байд юм уу да зарим хүмүүс. Тэгээд би бол ээжтэйг их ойрхон байсан. Миний одоо ээж адалт амьд зэрэг одоо ингээл зөв үлгэр дуурайлаа үзүүлэл сургамж сайхан үгүй хайрлал явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ээжтэйгээ өссөн хүн ч их зөөлхөн байдаг. Ер нь ингээд олон их хуулийн байгууллагын найзуудтай тийм ингээд гэмтрийн нөхцөл байдал судалгаач харж байхад хайрын дунд өсөг хүмүүсээс их янз бүрийн одоо тэр хүчирхийлэл бага насны хүүхдийг хүчирхийлэх янз бүрийн одоо буруу зүрх эмэгтэй хүнийг задварчнууд одоо ихнийг нь буруу зүрх хэлэгцэгдэх зүйл шинжин тэр гэр бүлийн бас их орч их нөлөөтэй шүү дээ. Тэгэхээр за би ярианаас ингээд гадуураад яваад юм байна. Яриа гацгаад байна. За тэгээ яг энийг яг одоо бүр дараа гоё бас яриулах бас зүгээр л энэ. Гэхдээ яг асуусан асуултны чинь хувьд бол ингээд ярихад юу байна Солонгоо гэдэг хүний хувьд бол одоо миний нөгөө хувь хүний маркетинг гэдэг зүйл энэ. Тэгэхээр миний хувьд бол бүсгүйч өдрөг арчилдаг. Эмэгтэй хөнгөөр нь орчин ирсэнд байх боломжгүй шүү. Тэгэхээр энэ янз бүрийн мухас руу комент бичдэг ирчүүд ч юм уу энэ хүмүүс хань ижилтэй байх хэрэгтэй. Хань ижилтэй хайрладаг байх хэрэгтэй. Хань ижилтэй хайрладаг хүн бол маш зөөлхөн байдаг. Тэгэхээр тэр эмэгтэй солонгоо тэр одоо таны эхнэрт ад жаргал, гоо сайхны зөв дадал, гоо сайхны зөв үлгэр дуурайл үзүүлж яана гэдэг чинь таны гэр бүлд маш том хөрөнгө оруулалтыг хийж яана л гэсэн үг гэж би хэлэх гээд. Тэгэхээр энийг хүмүүс ингээд хэлчингүүд энэ одоо юу яриад байгаа манай гэр бүлд энэ одоо мөнгө төгрөг өгснөө хөрөнгө оруулалт гэж юу яриад байгаа. Тэр гэр бүлд байгаа эмэгтэй тэр гэр бүлд байгаа таны хань ижил таны үр хүүхдийг төрүүлээд өгсөн эхнэр хүн та яагаад эхнэрээ баярлуулж болдгоо юм бэ? Та яагаад эхнэртээ гой сайхан тос, гой сайхан хувцас авч өгөөд эхнэрийн тэр маш олон одоо зовлонг туулсан тэр эхнэрийгээ тэр цаахан харагдуулахад тусарч нэмжиж болдгоо юм. Тэгээ авч яхад би өөрийнхөө чадах чинээгээр туслах гэдэг шүү дээ. Гэтэл трансууд гэхэрэл их л эмэгтэйчүүдтэй зөв бас харьцдаг л гэж хүмүүс их ойлгодог юм байлаа. Тийм бишээ миний хувьд маш олон бүсгүйчүүд руугаа одоо чиглэсэн маркетинг хийдэг. 5 жилийн дараа Солонгоо одоо эмэгтэйчүүдтэй илүү их чиглэлнэ. Гэр бүлийн хувьд бас хүмүүс их сонирхолтой. За гэр бүлийн би нууцлаг үлдээнэ. Тэгээ одоо гэр бүлийн хувьд одоо ингээл ярахад бас одоо хэцүү шүү дээ. Одоо тэгэл дэлхий бүрэн юм да. Тэ дэлхий бүрэн юм да. Тэгэл би ч одоо өөрийгөө бас их одоо тийм нэг юм те нэг одоо эрэгтэй хүнд ч юм уу ингээл одоо нэг хинч харсан те ингээд нэг тийм арчаагүй байдалтай харагддаг хүн биш болов гэж бодож байна. Их хүчрхэг харагддаг ба хүчрхэг хүнийг угаасаа хүчрхэг хүмүүс хүрээлдэг. Тийм болохоор хүчрхэг хүнийг сонгоно. Хүчрхэг хүнийг сонгоно. Хүчрхэг гэдэг үг маань өөрөө их олон төрлийн цар хүрээтэй тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн маань цагаас дуусч байгаа учраас лайв өндөрлөх болж байгаа учраас одоо нэвтрүүлгийнхаа хамгийн онцлог асуулт буюу одоо таны амьдралын тийм ээ хамгийн оргил үе хизээ байсан бэ? Эсвэл одоо тэр оргил үеийнхаа дурсан одоо товчхон дуртаад хоёлаа нэвтрүүлэх юм байна. За оргил үеийг би одоо цагтаа харьцуулж үзнэ. Ер нь өнгөрснөөрөө ч үзэхгүй одоо ирээдүйдээ ч би одоо таашгүй. Тэгэхээр одоогоороо өөрийгөө төсөөлнө. Одоо яг би буцалж ийн залуухан байна, халуухан байна. Надад нөгөө нэг бүх боломж нөөц бололцоо байна. Тэгэхээр энэ миний оргил үе. Энэ үедээ л одоо янз бүрийн одоо урлагийн хүмүүс шиг янз бүрийн буруу зүрхэмд холбогдчихгүй юмсан. Дээр нь одоо нийгэмд бас хариуцлагатай амьдрах юмсан гэдэг үүднээс ажил төрлүүдээ эхлүүлсэн байна. Тэгээд хүн өөрийгөө бүтээж авдаг болохоор хүн тэр бүтээл гэдэг чинь өөрийг хариуцлага даадаа шүү дээ. Тэгэхээр яг одоо байгаа Солонгоо бол одоо манай ингээл аюу харж байх тийм амьдрал дээрх одоо яг тэр одоо хийж хэрэгжүүлж байгаа зүйл дээр илүү одоо өөрийгөө хариуцлагатай гэдгийг харуулсан өөр хааж амьдрал бүхэл зам өрөөх одоо үүтлээр харуулсан тийм Солонгоо байх. Тийм. Тэгээ ирээдүйд бас миний үзэл бодол их өөрчлөгдөх магадлалтай. Тэгээд одоо 20 жилийн дараа 10 жилийн дараа Солонгоо хэдэн ч бүс компани одоо захирал одоо болсон байх юм билээ. Тийм. Одоогийн нөхцөл байдлаас бас таашгүй шүү дээ. Тэгэхээр ирээдүйд таашгүй байна. Гэтэ одоогоороо би өөрийгөө хайрлах дуртай. Одоо цагтаа би бас өөрийгөө хөглөх дуртай. Тийм. Таны амьдралын хамгийн оргил үе буюу эд буцалж байгаа үе бол одоо байна. Тийм тэгээд одоо өнгөрснөө бодож хямраад ирээдүгөө бодож та баярлаа яах. Тэгээ одоо тэгэл одоо цагаараа сайхан өөрийгөө
зоригжуулъя да. За баярлалаа ингээд нэвтрүүлгийн маань урьдлага хүлээж авч ирсэн. Баярлалаа тань цаашдаа ажил үзэж болоод амьдралтаа наад жаргалыг хүсье. За баярлалаа. Тэгээд Royal Peak доо сошиал сувгийнхаа үзэгчдээс за уучлаарай. Маш баярлалаа. Нэвтрүүлгийн маань урьдлага хүлээж аваад ирсэн учраас бидний зүгээс бяцхан бэлэгтэй байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэгчээр Момпууд хариуцлагатай хулцад компани ажиллаж байгаа гэж би түрүүн хэлсэн байгаа. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч Момпууд үндэсний үйлдвэрлэгч бол тийм ээ одоо бид нар сүүлийн үед их дэмждэг болсон айл болох Монголдоо тийм ээ одоо Монгол хүний хөлс хүч хөдөлмөрс шингэсэн бүтээгдэхүүнүүдийг идэж тийм ээ ууж хэрэглүүл бид нар илүү эрүүл сайхан байна хаа гэж бодож байна. Тэгээ ингээд энэ сайхан бүтээгдэхүүнийг дээжээс хэлэг болгоо өгч байна. За нэрийн бүтээгдэхүүнүүдээс нь маш баярлалаа. За баярлалаа. Ер нь үндэстний үйлдвэрлэл гэснээс одоо бид нар одоо ингээд харалтаа одоо ингээд хэлээ хахад маск ажиж байх жишээнийхээ хийж лайн л да. Гэхдээ ер нь энэ вирусээр бид нар дандаа ингээд амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр вирустэй цагууд дандаа амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар хүнсний аюулгүй байдлаа л дотоодоо 100% хангах боломжтой л их сайхан өргөн дэлгэр газар нутагтаа ард түмэн чинь үндэсний үйлдвэрлэлээ та бүхэн маань их сайхан дэмжээрэй. Одоо тий импортлж оруулж ирж гарал үүсэлэн тодорхойгүй янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс олж маш олон төрлийн хор тадаргал үүсгэж чинь тэгэхээр Moyos брэндийнхаа хамт олон маш баярлалаа. Энэ хүү одоо Moyos-ын амтрахын эднэ тэгээд миний пэйж дээр бас гоё одоо ингээд бүсгүүчүүд маань нөгөө нэг цайны ингээд юу хийсэн чинь намайг илүү бас бүтээлч байдлаар их харах дуртай болцсон байна. Өмнө нь ингээд дандаа л транс гэдэг чинь юм байдгийн тийм байдгийг ер нь ингээд их ярьслага өгдөг байсан. Одоо ингээд гоё бүтээлч ярьслах тий аль болох бизнесээ хийж байгаа одоо тэр миний ажил амьдрал дээр нь илүү л одоо энэ хүн бусдын адил одоо чадвартай хөдөлмөрлж байна гэдгийг харуулсан зүйлүүд маань одоо их сайхан болж байна. Түрүүн манай түрүүнд стакод маань их сайхан эзэгтэй гэдэг чинь би ер нь их одоо гэр орондоо хоолунд хийж байгаа хийх харуулах дургуул дээ. Гэр бүлийн аж аргал гэр бүлийн энерги гэдэг бол тэндээ үлдэх гэж боддог. Ойлгохгүйсэн шүү дээ харж чад. Тэгээ намайг мэдхнийг нь мэднэ. Маш сайн хоол хийдэг гэдгийг маань тэгээд тийм болохоор одоо энэ obvious дээр гоё юмд хийгээд бас гоё жижигэн бүтээл болгоод цуурлаар та бүхэндээ хүргэнэ гэж бодож байна. За баярлалаа ингээд амжилт хүсье. Оргил үзэж нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Тэгээд ирэх нэгдэх өдөр иргэн уулзъя. Тэгээд та бүхэнтэйг ирэх нэгдэх өдөр мөн нэгэн сонирхолтой нэгэн онцгой хүнийг уулзах болно гэж хэлмээр байна. Ингээд амралтын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ маш сайхан дурсамжийг бүтээгээрэй. Та бүхэн сайхан амраарай. Ирэх нэгдэх өдөр уулзъя. Баярлалаа. Хөтлөгчтэй олон Royal Peak хамт олонд маш баярлалаа. Монголчууд маань тэгээд эвтэй хайхтай хүчтэй бид одоо энэ коронавирусын цаг үед тийм ээ та бүхэн маань маска сайхан зүүгээд тэгээд одоо тийм ээ төрцгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг сайхан дагаж биелүүлээд тэгээд бид нар ер нь ивэ хүчээр л даван шүү дээ. Тэгээд бүгдэнд нь эрүүл энхийг хүсье та бүхэндээ тэгээд за баярлалаа. Ирэх нэгтгэд уулзцгаая. За Харгалуулгүй гэж юу? Ийм гоё амттай юм уу? Эслэг ихтэй гэсэн үү? Сардуулгүй. Тийм ээ. Бүгд үнэн. Цэвэр байгалийн гаралтай, нөөцлөгч бодис агуулаагүй, эслэгээр баялаг, хамгийн гол нь цардуулгүй, үндэсний бүтээгдэхүүн Moyos эрүүл зөв хооллолдог Монгол хүн бүрт зориулагдлаа. Өглөөний зөв хоол Moyos.